Два министра юстиции от Латвии и Эстонии, глава Конституционного... Оросын холбооны усаас эзлэн төрөмгийллийн хохирол нэгжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Балтийн 3 орны хуульзан сайднаар Латвийн нийслэл Рига хотноо уулзжээ. Энэ үеэр тэд зөвлөлт засгийн эзлэн төрөмгийлэх үеийн буюу 1940-с 1991 оны хооронд эзлэн төрөмгийлснийхээ хохирлыг Оросын холбооны усаас нөхөн төлөөлөх талаар хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан талаар BNS мэдээлжээ. Сайднаар олон улсын хууль эрх зүйн төрөмгийллийн үеийн төлөө уучлалтгүй материалын нөхөн төлбөр төлөхийг шаардах боломж олгож байна гэж үзжээ. Энэ ажлын эхлэл болгож эд материалын хохирлыг тооцох аргачлал хамтран боловсруулахаар болсон байна. За дараа нөхөн төлбөрийн хэлбэрийг тогтоож нэхэмжлэх. Үүний тулд олон улсын эрх зүйн байгууллагуудтай хамтарч ажиллах юм а. Балтийн Латв, Литва, Эстоны удирдагчид энэ улсууд 1940-с 1991 оны хооронд бүтэн хагас зууны турш зөвлөлт холбоот улсын эзлэн төрөмгийлэлд байсан гэж үздэг. Харин Оросын холбооны ус хэдийгээр зөвлөлт холбоот улсын залхамжлагч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөлгүй өнөөдөртөө залхсан байна. Судя по кинохронике, та же Латвия... столицы сегодня, как говорится, Америк нэгдсэн улсын цэргийн хүчээр Оросыг барьна. Америк нэгдсэн улс Оросыг барьж байх үйл ажиллагааны шинэ хувилбарыг бодож байна гэж Рональд Рейганы дурсгалын номын санд болсон цэрэг улс төрийн баг хурал дээр Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгджээ. Орос улс олон улсын тогтсон хэв журамд занал өвчрүүлж байна. Тиймээс Америк нэгдсэн улс бүхий л аргаар түүний тоонд цэргийн хүчээр үүний эсрэг зогсно гэж тэр хэлв. Европт Орос нь Украин гүржийн бие даасан байдлыг зөрчиж, Балтийн орнуудыг идэвхтэйгээр айлхан сүрдүүлж байна. За харин Сирт гал дээр тос нэмэн өөрсдөө тэмцэгч гэсэн нэрийн дор даварч байна гэж тэр үзв. Вашингтон Оросын цөмийн зэвсгээс сүрдэж бүг, түгшиж бүг тэр бас дуулгалаа. За эдгээр зорилгын улмаас Америк нэгдсэн улсын цөмийн зэвсгээ сайжруулан шинжилж орчин үеийн зэвсгэлэлтэд анхаарна. За тухайлбал стратегийн шинэ бөмбөгч онгоц лазерын зэвсэгт хөрөнгө оруулж байна хэмээн тэр хэлв. Бид хүүтэн эсвэл халуун даниг Оростой явуулга. Тэд манай дайсан байгаасаа гэж хүсэхгүй гэж Картер онцолж байна. Гэхдээ Америк нэгдсэн улсын өөрийн ашиг сонирхол холбоотнуудынхаа ашиг сонирхлыг хамгаална. Тухайлбал Донецк, Луганскийн сайн дурынхантай тэмцэлтэд нь Украин цэргээ бэлтгэхэд үргэлжлүүлэн туслана гэдгийг тэр дуулгалаа. Оросын бодлохоос үүднэ Америк нэгдсэн улс нь Европт цэргийн хүчний хүйтэн дайны үеийн хэмжээнд хүрэхээр эрмэлзэхгүйг тэр тэмдэглэжээ. The family of a boy who was Сургуу басан хүүгээ 13 жилийн дараа олжээ. Жулиан Хернандес гэх 5 настай хүү 2002 онд сургуу алга болжээ. Гэтэл хүүг 13 жилийн дараа буюу 18 нас хүрсэн хойно нь Ohio мужийн Cleveland-аас 1000 км-ийн зайтай орших Alabama мужийн Birmingham-аас олсон байна. За албан ёсоор асран хамгаалах эрхгүй Bobby Hernandez хүүгээ авч явсан нь тогтоогдсон бөгөөд түүнд хүн хулгаасан хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаамаа. Тэрээр 18 настай хүүгээ өнгөрсөн жилүүдэд өөр нэрээр амьдруулж байсан. Julian Hernandez энэ талаар мэдээгүй байсан гэжээ. Bobby Hernandez Ohio мужид жолооны авах үедээ хуурамч нэрээр бүртгүүлсэн байсан цагдаа нарт шижиг төрүүлсэн байна. Мөн хүүгээ коллежид бүртгүүлэхэд нийгмийн даатгалын дугаар зөрчсөн үг сэжгийг уламжлал авчруулсан гэж албаных нь мэдэгдсэн юм а. Харин хүүгийнх энэ мэдээг сонсоод ихээхэн зочирдсан гэж US Today мэдээлжээ. When people don't want to leave Нас барахаас өмнө 950,000 еврого устгажээ. 85 настай Австри эмгэн өөхийнхөө өмнө өөрийн бүх хамаатан саднуудыг өв хөрөнгө болгож орхижээ. Энэ эмгэн тэдэнд гэрээслэн үлдээсэн байсан 950,000 еврого жижиглэж хайчилсан байна. За нэрийг нь нууцлж буй. За энэ эмэгтэй өнгөрөгч 7 хоногт доод Австри дахь өндөр наснуудын асрамжийн газар нүд ансан байна. Жижиглэж хэрсэн мөнгөн дэвсгэртнүүдийн түүний орон дээрээс олдсон юм болсон үйл явдалд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэдгийг прокурор хэлсэн байна. Учир нь энийх мөнгийг тэдгээрийн хууль ёсны эз устгасан байна. Ингээд өв залгамжлахаар алгаа үрж суусан нөхдүүд хоосоо хоцорлоо. Гэтэл Австрийн үндэсний банк гэмтээсэн мөнгөн дэвсгэртүүдийг шинээр сольж өгөхөд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. За хэрвээ өв залгамжлагчид мөнгөний хилтерхиynүүдийг олоод тэдгээр нь үнэхээр л жинхэнэ мөнгө гэдгийг нотолж чадах юм бол бид ямар ч асуудалгүй тэдгээрийг сольж өгөх болно хэмээн Төв банкны төлөөлөгч онцлон хэлсэн байна. an 85-year-old